Монгол улсын эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд ерөнхийлөгч хөрвөсрөхийн санаачлагаар хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэгвэл энэ хөтөлбөрийг эрчимжүүлэх хөдөө орон нутгийн баялаг бүтээгчдэд мэдээлэл өгөх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх даваа далай болон арилжааны банкуудын төлөөлөл Баян онгор аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийн бодлогын зүгээс гол анхаарлаа хандуулж байгаа зүйл нь зээл олголт, ил тод, шударга эзэндээ хүрч чадаж байна уу гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаа гэдгийг онцолсон юм. Цаашдаа энэ цаг хугацаатай уулзаж бас энэ зээл гаргалтыг гаргах нь өөр өдөөж хүн салбарт бидний үйл ажиллагааны одоо бодит үр дүнд бол нэлээд томоохон жин дарах юм. За энэ зуны туршид ер нь энэ хөдөлгөөний туршид бол одоо энэ төрөний хэлсэн бодит үр дүн гаргах, дээрээс нь нөгөө аль бүтээгдэхүүн дээр ямар ахиц гарч ийн. За мөн одоо байгаа хүнсний үйлдвэрүүд болон мал аж ахуйн салбарын хүчин чадалд хэр нэмэгдэж байна, хичнээн ажлын байр бий болж байна, яг эзэндээ олж очиж чадж байна уу гэдэг тал дээр бид нэр тогтмол мэдээлэл өгч явна. Мөн энэ дээр онцгой анхаарч байгаа зүйл бол яг энэ хэрэгжилтийн шатн дээр ямар нэгэн хүн суртал, ашиг сонирхлын зөрчил одоо гарахгүй байх тал дээр бол онцгой анхаарч байгаа. За өмнө нь ижил төрлийн бас нэлээд төстэй хөтөлбөрүүд явж исэн 10 их 80 гэдэг юм уу ийм хөтөлбөрүүд явж исэн. Энэ дээр гарч исэн алдаа дутагдал сургамжаасаа одоо сойрлаад цаашдаа аль болох одоо илүү алдаа багтай, илүү эзнээ болсон зөв санхүүжилтийг олох тал дээр анхаарч байгаа. Хүнс хөдөө аж ахуйн салбарт анхаарч үе шаттайгаар энэ салбарыг эрчимжүүлснээр ажлын байр нэмэгдэж, орон нутгийн иргэд тогтмол ажилтай, орлоготой болж эдийн засагт ирээдүйд том нөлөө үзүүлнэ гэж харж байна. Эдийн засгийн газрын бодлого ч гэсэн бас шинжилгээтэй хүрээнд хот өдөөгийн сэргийлтгээд олон зүйлээр бас энэ хүнсний хувьсгалтай нийцтэй байдлаар хийгчээр явж байгаа. Ингээд төр засаг төмөн олонтойгоо хамтарч ийж бид нэр энэ Монголд хүнсний хувьсгал хийж чаднаа. За гол зорилтыг бас дахиад одоо сануулхад 17 нэр төрлийн гол хүнсний бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээг хангая, цаашлаад болж игэл бүс нутагта хүнс экспортлогч орн болёо гэдэг ийм том зорилт тавьж байгаа. Хамаахны өөрийн бизнесийн болон хөрөнгө оруулалтын зээлийн журмынхаа дагуу олгогдсон хугацаа хүүгээр нь хүмүүс олгож эхэлж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ нэг 3 зээл олгочод байна. За цаашдаа бол одоо бидний судалгаар бол бараг тэр орчинд тэр төрлийн зээл олгохоор судалгаа явж байна. За маш шуурхай олгохоор бид ажиллаж байгаа бүх ажилтнаа энэ чиглэл рүү харилцааны менежмент энэ чиглэл рүү ажиллаж байна. Бизнес эрхлэгч маань барьцааны асуудлаас зээл авч чаддгүй юм асуудал байсан. Энэ асуудлыг бид нар нэг мөр шийдээд 50 сая төгрөг хүртэлх одоо бизнесийн зээл хүсэж байгаа хүн болгонд барьцаагүй зээлийг олгож байгаа. Гэх мэт байдлаар бид нар бол бизнес эрхлэгч нараа бол аль болох дэмжих чиглэл рүү бодлого барьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар бол нийт 636.2 тэрбумын төгрөгийн 1245 зээлэгчин бол одоо зээл арилжааны банкуудаар судалж байна. За өнөөдрийн байдлаар бол 24.6 тэрбум зээл олгогдоод байна. Дээлийн Батандалтын сангийн Батандалтын дэмжлэгийг жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих тухай хуульд заасан жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн тодорхойлт авсан аж ахуйн нэгжил авах боломжтой. За манай сангийн ганц тавьдаг гол шалгуур маань болохоор барьцан өрөөний дутагдaltaй байх шаардлагатай. Эргээд бид нар бас энэ барьцан өрөөний хангалттай хүмүүст энэ Батандалтын дэмжлэгийг бол өгөх одоо боломжгүй. Хүнсний хувьсгалын хөнгөлөлтөө зээл нь жилийн 5%, урт хугацаатай учраас жижиг дунд үйлдвэрлэгчдэд харьцангуй таатай байгаа гэдгийг хэлж байна. Бичил одоо бизнес эрхлэгчид маань одоо бичнээс гарч чадахгүй байна. За тэр нь юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээр санхүүжилттэй их үүсвэртэй холбоотой асуудал ярьж байна. Хоёр тэгвэл бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой асуудал ярьж байна би бол ойлгож байна. Юу гэхээр нөгөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд, бичил үйлдвэрлэлийн хэмжээнд байгаад байдаг. За гэтэл энийг өргөжүүлэхээр санхүүжилт нь тутмаг байд юм байна. Технологи аваад нийлүүлэхээр санхүүжилт байхгүй байгаад байна. Тэгэхээр ер нь сайн технологи шингээж чадахгүй бол бүтээгдэхүүний чанарын тухай асуудал бол өөрөө өрөөсгөл хөгжих боломж байхгүй. Хязгаарлагдвал ийм одоо асуудлууд яригдж байна. Тэгэхээр бол цаашдаа энэ чиглэлээр бас одоо бид нар аймаг орон нутгийн удирдлагуудаа нийлээд тийм ээ технологи шингэсэн одоо хөдөө аж ахуйн ногооны болон сүү цагаан эднийг боловсруулах энэ технологи шингэсэн одоо үйлдвэрлэлийг бий болгох талаар хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа юм байна. Тэгээ зарим нь хөдөлгөхгүй ээж авахаа газрыг тавьдаг ч юм уу би бол тийм л байгаа. Би бол Баян онгорт одоо Баян онгорын пүлэ цехийг одоо үндсэн байгуулалтаа 5 жил болоод энэ жил Махманд брэнд болоод ирэнгүүт
одоо шүлжээ дэлгүүрүүд одоо манай зараач гэсэн хүсэл төрж байна. Энийг хангахын тулд одоо зүгээр нэг өдөрт нэг 20 10 сүүл аваад хийжсэн хүн чинь одоо 5-600-аар өдөрт тэгж ярих нь шүү дээ. Тэгээ захиалга ихтэй байгаа учраас одоо энэ зээлд бол хамрагдах бүрэн боломжтой л гэж бодож байна.